Suzuki Motors компани энэ Jimny брендийн машины одоо дөрөвдүгээр нээлтийг энэ Азийн улс орнуудаа санхудаа Монгол хийж байгаа гэж байна. Тэгээ манай энэ Bridge корпорац бол 20 жил одоо хамтарч ажиллаж байгаа ийм байгууллага. Би бол бас энэ Jimny машиныг сонирхож авч одоо тэр 5 жил өмнө хэрэгжилж байгаа. Улаанбаатар хотын одоо нэг хөгжүүлэлттэй тэгээд одоо зогсоол олдохгүй ийм нөхцөл бол их тохирсон одоо ийм сайн машин. Дээрээс нь их батух за эдийн засгийн талаас хэмнэлттэй ер нь одоо зөв зохистой хэрэглээ талдаа шалгарсан ийм машин байгаамаа. Тэгээд ер нь одоо энэ дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа хөгжлийн одоо өндөр түвшинд өрсөн улс орнууд бол ер нь улс орны төрийн байгууллагуудаас эхлээд хувийн аж ахуйн нэгж байгууллагууд ер нь хөв хүнчлэлээ гэсэн гэр бүлийн хүрээлж гэсэн одоо зөв зохистой хэрэглээг эрхэмлэж тэгээд одоо үйлдвэрлэлийн үйлчилгээ бүхэн аль болохоор одоо темп өндөртэй бага урыг одоо бага урын үйлдвэрлэл бага урын одоо үйлчилгээ бага урын хэрэглээ талрууга ханддаг байна л да. Тэгээд тийм учраас энэ талаас нь аваад үзэх юм бол хамгийн одоо тохирсон ийм машин. Монголчуудын одоо олон жил үзэл сэтгэлгээ чигсэн аливаа юмыг одоо барж үрж ингэж дуусгаж хэрэглэх биш. Аль болохоор одоо зөв зүйтэй хэрэгжилж энэ бол зөвхөн одоо миний мэдлийн миний орон сан мөнгө сангахгүйс илүү энэ бол одоо улсын орны одоо төлөвлөлт өөртөө байгаа юм. Аль болохоор зөв зохистой хэрэгжилж бүргэж хэмнэж ингэж одоо хэрэгжилж ирсэн ийм арга том шүү дээ. Яг зөвхөн энэ бид нар 90 оноос хойш шинэ нийгмийн харилцаанд шилжээд нийтээрээ нэг үзэл хандлага сэтгэлгээ нь бол одоо дэндүү тийм зохистой гэж хэлгээд хэцүү том хэрэглээр их одоо өндөр үн өртөгтэй хэрэглээр ингээд орж байна. За тэрийг бол би энэ аж ахуйн бизнес хийж байгаа хүмүүсүүд иргэд рүүгээ хандаж хийж байгаа юм биш. Төр захиргааны байгууллагууд энэ төсвийн үргэлгэн байдал одоо энэ төрийн одоо байгууллага энэ салбаруудыг одоо харна. Бүх одоо яам тамгын газар агентлагуудын энэ их байшин савыг харна. Энэ унж байгаа машин тэргийг харна. Дандаа одоо 4000 дандаа одоо 2000-аас дээш ийм одоо моторын цилиндр багтаамжтай ийм их хүнсэнтэй машин унаж хэрэгжилж байна. Тэгээд чинь одоо зардал яах вэ тийм үү? Бензин шатхууны хамаад яах вэ? Тэр шилтийн авцад гарч байгаа тэр их зардал чинь эцсийн дүндээ ард түмний одоо дотор төлөвчдийн хөрөнгөөр гарч байгаа. Би сая одоо хурлын жуулган дээр би хэлж ярьж байгаа ирлээ. Энэ улсын төсөв энэ жил жишээлбэл 268 тэрбум төгрөгөөр одоо энэ төрийн албаны одоо урсгал зардлыг хийж байна гэж. За мэдээж асуудал цэцэрлэг сургуультай холбоотой гарч байгаа зардлыг бол бид ойлгож байгаа. Хамгийн гол нь энэ одоо өдөрдох бүрэлдэхүүний зардал, орон тоо, тэр хэрэглээ талын юмнуудыг бид анхаарахгүй байна. Ингэж одоо болж байгаа. Тэгээд ер нь бол одоо Jimny машин бол яг бидний манай Монгол орны хүнтэн эрсдэл суур амьсгалтай дээр нь одоо зам батаа ийм улс орны тэгээд одоо өргөн удам газруудтай тэгээд өдөө одоо их явдаг ийм зүйлүүд болдог. За мэдээж асуудал одоо холын замд хэдэн зуун мянган километрийн замд одоо хэцүү тийм ер нь 200-ын одоо ингээд явах байхад чухал юм байна. Миний намайг Jimny авч хэрэглэснээс хойш миний энэ талын улсууд бол Jimny хэрэглэх юм гэсэн. Ялангуяа одоо хөдөө байгаа одоо миний уяачаад одоо малах эргэлж байгаа ийм дүрмүүд бол дандаа одоо Jimny машин авч байгаа зүйл. Загаад нөгөө автомобилийн араас явах нэгдүгээр мотоциклтэй явж байгаа хүмүүс аюулгүй байдал талаас автоп талаас хэрэглээ талаас шалгарсан байгаа. Тэгээд ерөөсөө туулах чадвар одоо жижиг жаалгаас суудаг хадгалж байгаа ямар ч асуудал байхгүй сайхан явж байгаа учраас манай хүмүүсүүд их хэрэгжилж байна. Тэгээд сүүлийн үеийнх нь энэ дөрөвдүгээр үеийнхэн Jimny бол илүү тоглог болсон юм байна. Тэр нь одоо моторын хүчин чадлыг жаахан нэмэгдүүлээд тэгээд тэр чанараараа бол нөгөө шатхууны хэрэглээ эдийн засгийн хэмнэлт талаас сайжирсан гэж ингэж хэлж байна.